За D хоёрын 2-1 бол. За энэ операшн өгсөн тэгээд x1 x2 x3 гэсэн язгууртай гэж байна. За нэгдүгээр олох хэрэгтэй юм байна гэхээр x1-ийн x2 өмнөхний x3 тэнцүү. За энэ бол байна. За эндээс гэх юм 9 гэж байна. За энийг бол яг л харж байгаа. Weight-ийн теоремоор энэ x компьютер өмнөх коэффициентийг эсрэг хэрэгтэй аваад x-ийн өмнөх коэффициент хувааж өгөх юм байна. За энэ бол A, B, C-ийн одоо нэгдүгээрстэй тайлбарласан байна. Тэгээд дэвстэй боллоо. За хоёрдугаар энэ бүр архитектурын хүмүүсийн юм бол x-ийн болох ёстой. За x-ийн гэдэг бол x2-оос d гэсэн x2-ын хэвээрээ x3, x2-д d гэх. За энэ бистрийн зүйлээс x2 за энэ хоёрыг устгахаар x2-д устгахаар 3x3 бистрийн зүйлээс x 3x2 бистрийн зүйлээс x2 ортой болно. За энэс b тэнцүү 3 гэж гарч байна. b тэнцүү 3 гэж гарч байна. За уурс ягвар олгосон. Ягвар олгох чинь яг юм. За хоёрдугаар ягвар 3 гэсэн үг язгуур гарч байгаа учраас энэ олгогч x-ээс 3 гэсэн шугам олгогч үржлүүл задлаа. За тэр x хасхан 9-ийн x гэдэг нь 2x хасхан 2 тэнцүү x-ээс 3 гэсэн үржлүүл задлаа гэхээр x-ээс 3 гэсэн шугам олгогч тухайг. Тэгэхээр энэ үржлүүлэлттэй чинь цааталт x квадрат хасхан 6x юм да. За нэмэх 4. За энэ гэж байна. За энэс энэ типнээс x1 x3 x2-ыг авсан шүү дээ. x3 авах энэс тэгэхээр чинь 3 нэмэх хасах 9-өөс 4-ийг хасах чинь 3 нэмэх хасах 5. За энэ x1 3-аас хасах нь 5. x2-ын 3. За x3-ын болохоор 3-ээр нэмэх язгуур 5. За энэ гарсан учраас за энэ байна. D юу? Ахмад хөрөөс язгуур D язгуур 5 гэж. Энэ үнээс нь C 5 гэж. C 5 гэж. За дөрөвдүгээр хэсэг байна. Дөрөвдүгээр хэсэг юу вэ? Язгуур x1 дээр нэмэх язгуур x2 нэмэх язгуур x3-ыг олгосон шүү дээ. За тэгэхээр энийг олох гэж байна шүү дээ. Энэ 3-аас язгуур аваад нэмэх гэсэн. За яг энэ шууд гарна. Язгуур 3 нэмэх. За энэс 3-аас 3 нэмэх чинь язгуур 3-аас хасах нь язгуур 5 дээр нэмэх. Язгуур 3 дээр нэмэх язгуур 5. За одоо энэс би энийг язгуур дээр ороод квадрат засах юм бас адилхан. Тэгэхээр язгуур 3 дээр нэмэх. Язгуур дээр за энэ квадрат задлчих. Тэгэх юм бол юм болно. Энэ квадрат задлахаар 3-аас нь язгуур 5 3 дээр нь язгуур 5 чинь бол квадрат б квадрат. Тэр нь бол 6 болно. Энэхний 2 язгуурын дээр 9-өөс 5-ыг хасах чинь 4. Язгуур 5. За тэр бол язгуур 3 нэмэх. За эндээс их авах гэхэд 2 гараад 4 болно. 4-өөд 6 нэмэх язгуур гараад болно. Язгуур гараад. За эндээс тэгвэл манай хүн юм үүсгэх юм да. Язгуур дээр D нэмэх язгуур дээр E F гэж үлдэх учраас эндээс нь үүсгэх юм. D 3 E 1 F 0 гэсэн юм байна. За тэгээ одоо энэс юу болох вэ? A is B 3 C 5 D 3 E 1 F 0 гэж гарч байгаа юм байна.